дандаа артистууд ингээл харагддаг гэсэн чинь ил хүмүүс дандаа артистууд мэднэ. А яг хөгжмийн продюсер ямар хүн байдгийг тухайд бол бас айгүй тийм мэдээлэл багтаа хийсэн гэж санаж байна. Энэ ч нөө спорт рол гэхгүй. Артист бол яг үндсэн одоо өнгөнөр байгаа рол шүү дээ. Тэгэхээр заавал продюсерууд одоо яг ихэнх миний харж байгаагаар бас залуу хүмүүсийн шантарч байгаа шалтгаан болоод байгаа байхгүй. Нөгөө намайг хүмүүс тоохгүй байна. Надад анхаарал хандуулахгүй байна. Энд чинь бас залуу нас би яг магадгүй арай ахмад болохоор тэгж бодчих магадгүй. Гэтэл ер нь бас дүүнэр бас тэгээ болчдөг байхгүй. Эсвэл барьцдаг ч юм уу. Эсвэл юм драматай болдог ч юм. Энэ зүгээр айл болох бас спорт рол гэдгээс жоохон ойлгоо те. Ингээд хамтдаа нэг юм бүтээж байгаа. Эн чинь багийн юм штэ. Тэгэхээр хүн болгоно нь юм одоо толгой байх тийм боломжгүй байхгүй. Тэгээ нэг артисттай бид нар энэ хүнийгээ менежер нь ч байна уу, продюсер нь ч байна уу, одоо хэн нь вэ? Энэ хүнийгээ л бид нар гаргаж ирж энэ хүнийгээ гоё ингээд байлгаж иж одоо бид нар дагаа талхаа болох гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр дотроо хагалдаж би ийм нүүр байх ёстой гэдэг ийм юу гаргаж ирсэн аа бас. Гэхдээ яг зүгээр одоо хөгжим жоохон судалдаг хүний хувьд бол энэ дуу хийн хийж юу? Энэ аян хийн хийж юу? Гэт нэг харах юм бол за нэг тийм хүн байгаа маа гэдэг ойлголт авчвал хөгжим амар сонирхож судалж сонсдог хүний хувьд бол зүгээр л баг л та. Бусдаар бол яг ерөнхий general одоо нийт хүмүүст бол продюсер хэм байх нь ер нь хамаагүй шүү дээ.